болохоор бас гэдэг нь холбогдох зүйл байна. Бас гэхлээр басо гэж бичнэ. Басо бэсо гэж бичнэ. Эхний жишээ болохоор бас гэдэг үгийг бичихтэй захидаг үг маань игийн бичиж өгсөн учраас бас гэдэг үгийг захи басо гэж шууд залгаж чинь. Дараагийн үг нь үзвэс гэдэг үгийг бичихтэй үзээ бэсо гэж шууд залгаж чинь. Энэ үзвэс гэдэг үгийг бичихтэй игийн бичиж өгсөн хандлага бас нөхцөлийг хишгээр болон гэр хичээр төгсөн үед шууд залгаж чинь. Нэг болохоор бэсо дараагийн үг нь болохоор баш байна. Жишээ нь даавал үгийг бичихтэй. Даан гэдэг үг маань агийн хичээл төгсөж байгаа учраас дагаа бал гэж шууд бичнэ. Дараагийн үг нь болохоор чанвал гэдэг үг бичихтэй. Чинаа бал гэж бас шууд бичнэ. Хишээр төгсөн учраас дараагийнх нь өсвөл гэдэг үгийг бас шууд залгаж бичнэ. Яг тэгэхээр Б гэдэг үг чинь эсвэл болж гэсэн учраас дараагийн хэсэг нь болохоор ивч нөхцөлийг олж чигт баач уу гэж чинь. Эхний үг нь болохоор санавч гэдэг үгийг бичихтэй. Сан гэдэг үг маань агийн хичээл төгсөн учраас санаа баач уу гэж шууд залгаж чинь. Дараагийнх нь бодогч гэдэг үгийг бичихтэй. Бод гэдэг үг маань хишгээр төгсөн учраас бодоо баач уу гэж шууд чинь. Харин бол гэдэг үг маань гэр хичээл төгсөн байна. Гэхдээ ивч нөхцөлийг хишээр болон гэр хичээл төгсөн шууд залгаж бичих учраас бол баач уу гэж шууд залгаж бичнэ. Дараагийн нь болохоор дэчэн нөхцөлийг бас өмнө шууд хишээр болон гэр хичээл төгсөн шууд залгаж чинь. Жишээ нь болохоор явж, гарч, олж гэдэг үг маань шууд залгаж чинь. Энэ дараагийн нөхцөл нь болохоор энийг болохоор сүүл гэж бичнэ. Тэгээд саран гэдэг үгийг бичихтэй. Сан гэдэг маань хишгээр төгсөн учраас гэж шууд чинь. Бод гэдэг үг бодно гэдэг үгийг бичихтэй. Бод гэдэг үг маань үгийн огийн хичээр төгсөж байгаа учраас энэ хичээг шууд залгаж чинь. Харин хүрэн гэдэг үгийг бичихтэй. Хүр гэдэг үг маань эргийн хичээр төгсөж байгаа учраас холбоо хишиг үгээр баримталж гиз зэрэг хийж чинь. Дараагийн хэсэг нь болохоор энэ хэсгийг олж бичихтэй. Өөр гар хүүлээ гэж чинь. Энэ хэсгийг хишээ болон гэр хичээл төгсөн шууд залгаж чинь. Ябуу хуулаар ирээ хүүлээ шууд залгаж чинь. Дараагийн хэсэг нь болохоор магц. Энэ хэсгийг олж чигт магцаа гэж чинь. Магц нөхцөлийг хишгээр төгсөн шууд гэр хичээл төгсөн холбоо хишиг үгээр баримталж хишиг зэрэг хийж чинь. Магц гэдэг үгийг
сонс гэдэг нь эсгийн хичээл төстэй учраас угаан хэсгийг зарахтай бог шинээр хишиг хэрэглэж сонсон гэж бичнэ. Ингээд ингээд бичдэг и ингээд хишиг төстэй учраас шууд залгаж бичнэ. Нөгөө түрүү нөгөө та нөгөөтэй бичнэ. Энэ хэсгийг эхний жишээ болохоор бод гэдэг нэрээр нөгөө хэсгийг байна. Хишиг төсөн учраас бодонгоо гэж шууд залгаж бичиж байгаа. Дараагийн үг болохоор нэгдүгээр гэдэг бичдэг бас хишиг төстэй учраас нэгдүгээр гэж шууд залгаж бичнэ. Шив өмнө болохоор өгүүлрүүн гэдэг үг бичдэг. Өгүүл гэдэг үг маань шиг төстэй учраас өгүүлрүүн гэж шууд залгаж бичнэ. Хэлрүү гэдэг маань болохоор бас шиг төстэй учраас хэлрүүн гэж шууд залгаж бичнэ. Дараагийн хэсэг нь болохоор саа гэсэн. Ийм олчиг иксан хаа иксэг гэж бичнэ. Жишээ өмнөд нь болохоор ярьсаа гэдэг үг бичдэг. Ийм хичээл төстэй учраас шууд залгаж бичнэ. Гарсаа гэдэг үг бичдэг. Ийм хичээл төстэй учраас бог шиг үгээр баримлж гарав саагаар гэж бичиж бичнэ. Хисээ гэдэг үг маань хичээл төстэй учраас хэлэхсэг шууд залгаж бичнэ. Дараагийн хэсэг нь шив болон юм хичээл төстэй шууд залгаж бичнэ. Шууд залгаж бичнэ. Үстэй тартал бичдэг. Шууд залгаж бичнэ. За одоо таны заасан нөхцөлтэй холбоотой тодорхой нөхцөлтэй нэг тест хийлгүүлээ. За нэг нөхцөлтэй холбоотой байна. Яг үдийн зүгтсэн бүхүүгийн зүгтсэн За уншгаа манайхаа. За их унших. За агийн унших хөхтөн үү? Зориуд мэдсэн хөрсөн бэлдэж байгаа. Зориуд мэдвэс хүрлээ бэлтгэл харсан төгсдөг гэж өгсөн. Үзмээр ганцхан билгүүл уншиж байгаа юм шүү. Усны уншиж чадахгүй байна. Уншиж байгаа юм. хардаг, Үздэг, төгсөг.
Төгсөн. Үздэг. Хармаар. Би вэ гэж бодчих. Би. Нөхцлөө зөв бичсэн үг нь болох юм уу? За нөхцөлдөө бол хамгийн энэ урьдчилан ард үргэлжлэхийн сар тий галимдах, дашгамдах, ингууд дутагдах гэдэг ийм юунуудтай шүү дээ. Нэг 11 нөхцөлтэй байх хэрэгтэй. За тэгвэл 12 ч үлээ. За тэрнээс яаж юм? Эвч мэдлгүй, илгүй, хөрмөгц. За тэгээд одоо зөв хувилгасан хэсгээр нь тулгуурлах юм байгаа зү тий. За хамгийн ихнээсээ буруу хувилгасан үг нь ихнийх нь. Ихнийх нь зориод гэдэг үг бичих чигаад зориуд гэвчих юм. Зорьсоо. Одоо буруу үчих юм уу? За тэгвэл ихнийх нь ингээ буруу болчих чинь тий. За хоёрдугаарх нь зорьсоор хүрэлгүй бэлтлээ дараа зорингууд мэдвч гэдэг чинь мэд гэдэг чинь их шиг төгсөж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр мэдвч гэдэг дээрээсээ шууд бас алдаа явчихна. Энэ В нь алдчих шүү дээ. За Б дээр нь ямар алдсан юм байгаа юм? Б нь зөв болчихж байгаа юм уу? За ихээ Г-ийг надад тулгая. Зоривч мэдлгүй хүрмэгц гэдэг чинь их шигтэй юм уу? Хүр гэдэг үг чинь их шиг үгсэн тий. Тэгэхээр мэгц гэдэг дээр нь алдаа үүсэж байна зөв үү? За тэгвэл эхний энэ ажиллаж байгаа тестээс Б хувилбар нь зөв байна. За дараагийнхаас нь томтгой холбох нөхцөл төгсөх, үзэх, гарах, үйлдэх. Дараагийн чинь харсан гэдэг үг юм уу? Гарсан гэж байгаа хамгийн ихний Б. Харсан. Төгсдөг. За төгсдөг. Дараагийнхан Үзмээр. Төгсдөг гэдэг үг нь бүр шилбэтэй юм уу? Үгүй. Энэ өөрөө буруу үчиж албаар төрүүлж байгаа юм уу? За. За тэгвэл одоо Б бол буруу гэдэг юм бодохой. Дараа нь харьдаг, үздэг гэхээр үз гэдэг үг чи яг лээ. Их шигтэй явсан тийм ээ. За тэгэхээр В бол буруу. За төгссөн. Дараагийнхан үз юу гэж байгаа үздэг. Игээ юм уу? За самбараа сайн арчиж явах болохгүй юм шүү. Дараа нь хармаар гэж байгаа юм уу? Хар гэдэг үг чинь их шиг юм уу? Их шиг төгснө. Тэгэхээр буруу. Хармаар нь буруу болохоор аль нь болох юм? Буюу зөв болох юм байна. За ингээд энэ хичээлийн төрөө дуусч байна уу? Болсноо. За. За эхлээд багш баярлалаа. Ингэж яг нэг хүчлээ яагаад ингэж байгаа юм тэгж байгаа юм гэдгийг ингээд сайн ярихгүй болохоор